Дотор байрны 407 дугаар өрөө 2023 оны намар Солонгос суралцахаар ирсэн нэгэн монгол оюутны түүхийг одоо ч зарим хүмүүс хоорондоо ярьдаг аж. Энэ түүх үнэн эсхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ тухайн дотор байрны хуучин оюутнууд өнөөдрийг хүртэл нэг өрөөний дугаарыг дуудах дургүй гэдгээ. Тухайн өрөө нь 407 дугаар өрөө аж. Хичээлийн шинжил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Бат гэх оюутан дотор байрандаа нүүж оржээ. Өрөө нь жижигхэн цэвэрхэн байсан ч нэг л хачин хүйтэн санагддаг байв. Цонх нь хаалттай. Халаалт нь ажиллаж байсан ч шүн болохоор л агаар нь мөш шиг болчихдаг байлаа. Эхний хоёр шөнө юу ч болоогүй аж. Харин 3 дахь шөнө яг 3 цаг 17 минутанд хаалга нь 3 удаа тогшох чимээ сонсогдов. Тог, тог, тог. Бат хаалга нээсэн ч коридорт хинч байсангүй. Тэр үүний хин нэгний тоглоом гэж бодоод унтахыг оролцсон ч өглөө босоход хаалганы өмнө нойтон мөрөл үлдсэн байлаа. Гэхдээ тэр мөр нь гадагшаа биш, өрөө рүү норсон мэт харагдсан юм. Маргааш нөхөр шөрөөний Солонгос оюутнаас энэ тухай асуухад царай нь хувирч хэрэв 3 цаг 17 минутанд хаалгыг чинь төгшвөл хизээч битгий онгол гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд явчихжээ. Бат ч энийгээ дүмэрсэж харин 4 дахь шөнө 3 цаг 17 минутанд дахин нэг удаа тог, тог, тог. Энэ удаа хаалганы цагнаас эмэгтэй хүний намхан хоолой сонсогдов. Намайг оруулаач. Бат эснээ хөдөлж чадсангүй. Хэсэг хугацааны дараа чимээ намдсанд бол өглөө болтол онноосоо босоогүй гэж. Маргааш нь камерынхаа бичлэгийг харахад 3 цаг 17 минутанд хаалганы өмнө хинч байгаагүй. Харин нэг сонин зүйл бичигджээ. 407 дугаар өрөөний хаалга өөрөө дотгошоо баг зэрэг хөдөлсөн байсан юм. Тэр өдрөөс хойш Бат шүн болгон унтаж чадхаа болжээ. Нэг шөнө сэрэхэд өрөөний болонд нэг хүн зогсож байх шиг санагдав. Гэрэл асаахад юу ч байсангүй. Гэрлээ унтраахад дахин харагдана. Өдөр ирэх тусмал тэр сүдэрээ орцоор. Нэг өглөө Бат өрөөгөө солихыг хүссэн ч ажилтан 407 дугаар өрөөг сольдог хүн болгон 7 хоногийн дараа буцаад л энэ өрөөндөө ирдэг дээ хэмээн хэлжээ. Энэ нь тоглоом уу эсвэл үнэн үү гэдгийг хэн ч мэдэхгүй. 7 дахь шөнө яг 3 цаг 17 минутанд дахин тогшох чимээ гарлаа. Гэхдээ энэ удаа хаалганаас биш, орныхон доороос. Бат айжуухан бүхийж харсан гэдэг. Тэр шин юу харсныг тэр хизээч хүнд ярьж байгааг. Маргааш өглөө нь өрөө хоосон байлаа. Батын бүх эд зүйл байсан ч өөрөө ор мөргүй алга болсон байжээ. Өнөөдрийг хүртэл тэр дотор байранд нэг дүрмэл байдаг. Хэрэв 407 дугаар өрөөнөөс шөнийн 3 цаг 17 минутанд 3 удаа тогшох чимээ сонсогдвол хизээч хаалгаа бүнэ гэсэн байдаг гэж.